Тэгээ улсын нэгдүгээр төвөмлөг өнөөдөр Америкийн нэгдсэн улсын бас сургуулийн эрдэмтэн докторуудыг 7 хүний бүрэлдэхүүнтэй өнөөдөр хүлээж авч байгаа. Энэ ямар улсууд ирж байгаа вэ гэхээр улсын нэгдүгээр төвөмлөг маань одоо хамгийн анхны удаа эмнэлэг дээр анхны удаа зүрхний одоо нээлттэй хагалгааг хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Одоо 5 өвчтөн байгаа. Тэгэхээр бол энэ чинь зүрх зогсоогоод 15 минутын хугацаатай зүрх зогсоогоод зүрхний хавхлагыг одоо солих ийм хагалгааг нэгдүгээр эмнэлэг анх удаага хийх гэж байгаа. Мэдээж энэ хагалгааг бол одоо та бүхэн маань бүгдээрээ мэдж байгаа. Улсын 3 дугаар төв эмнэлгийн хамт олон бол одоо үе үеийн одоо эрдэмтэн докторууд хийж ирсэн. Зүрхний мэслэлээр бол Монгол улс бас дээгүүр Азийн хэмжээндээ хагалгааны хэмжээнд дээгүүр хэмжээнд орж идэг. За жилдээ бол одоо 3 дугаар эмнэлэг бол 200 гаруй одоо зүрхний нээлттэй хагалгаа тийм ээ хийдэг тийм ээ. Тэгэхээр бол өнөөдрийн энэ онцлог бол улсын 1-р төр эмнэлэг Монгол улстай анх удаа эмнэлгийнхаа хэмжээнд зүрхний одоо хавхлах солих бол нээлттэй хагалгаа хийж байгаа онцлогтой. Цаашдаа бид энэ 3 дугаар эмнэлгийнхаа энэ ачааллыг үүрлцэж тийм ээ. Одоо 3 дугаар эмнэлэгтэйгээ зэрэгцэж энэ 3 дугаар эмнэлгийнхаа бэлтгэгдсэн эмч мэрэгчлэлтэнгүүттэйгээ хамтраад энэ зүрхний нээлттэй хагалгаа болон зүрх шилжүүлэн суулгах үндэсний багийг хамтдаа ажиллана гэсэн гэрээ хамтын ажиллагаанд бол гар үсгцүүлсэн. 3 дугаар эмнэлгийн нэгдсэн эмнэлгийн даргатай хамтар. Тэгэхээр бол зүрх шилжүүлэн суулгах одоо жишээлбэл энэ бол том асуудал, том зорилт байхгүй юу? Хэдхэн жилийн өмнө 7-8 жилийн өмнө одоо 1-р эмнэлэг элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийнэ гэж зорилт тавьж байсан тийм ээ. Тэгвэл өнөөдөр элэг шилжүүлэн суулгах хагалгаа бол Монгол улсын хэмжээнд 1-р эмнэлэг дээр бол одоо 50 дахь хагалгаа хийх гэж байна. Одоо биднээс эдгээр 5-6 хоногийн дараа 50 дахь хагалгаа хийх гэж байна. 50 дахь хагалгаа хийж чадна гэдэг бол одоо 1-р эмнэлэг маань бол одоо элэг шилжүүлэн суулгах хагалгааг суурьшуулчихсан. Монгол улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаа энэ том дэлхийн түвшинд хийдэг хагалгаа бол одоо суурьшижээ, эзэнтэй болчихжээ, суурьшсан байна гэдгийг илтгэж байгаа. 1-р эмнэлэг бол цаашдаа ер нь бол эрчим шилжүүлэх үндэсний төв болон хөгжих ёстой. Өнөөдөр бид 1-р эмнэлэг дээр 49 дэх элэг шилжүүлэн суулгах хагалгаа суулгасан байна. 165 бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн байна. За 11 одоо ясны чүмэг шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн байна. Жилдээ бид нэг 270-аас нэг 350 орчим одоо үе эрхтэн өвдөгний үе тийм ээ түнхний үе гэсэн эрхтэнгүүдийг шилжүүлэн суулгадаг болсон байна. Гэх жишээ нь цаашдаа манай эмнэлэг бол бас том тавьж байгаа зорилт бол энэ 11 сарда энэ жилдээ ажлынхаа энэ жилийн хүрээндээ нойр булчирхайг одоо шилжүүлэн суулгах энэ хагалгаа хийхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа. Одоо дараа 6 сард бид 2 гахаан дээр нойр булчирхай шилжүүлэн суулгах, зүрх шилжүүлэн суулгах хагалгааныхаа бэлтгэл ажлыг хийхээр одоо тийм сургалтын төлөвлөгөө баталчихсан ажлын маань эхлэж явж байгаа. Тэгээ өнөөдөр бол Америкийн нэгдсэн улсын Ютамажийн их сургуулийн доктор профессорууд ирж гисэн. Тэгээ бид нэгд өдрөөс энэ зүрхний нээлттэй хагалгааг хийхэд бэлэн болоод байгаа. Энд хагалгаа хийхэд бас манай 3 дугаар эмнэлгийн одоо яг энэ зүрхний мэс заслын хамт олон 3 дугаар эмнэлгийн дарга удирдлагууд зүрхний мэс заслын одоо тэр доктор профессорууд мэрэгжлийн улсууд тийм ээ оролцож байгаа. Дээрээс нь мэдээж манайх бол анхныхаа удаага хийж байгаа учраас 3 дугаар эмнэлгээс бид бас тоног төхөөрөмжийн дэмжлэг авч байгаа. Энэ хагалгааныхаа үедээ цаашдаа 1-р эмнэлэг дээр энэ зүрхний нээлттэй хагалгаа хийгээд эхлэх юм бол бид өөрсдөө тоног төхөөрөмж хангах хэрэгтэй. Тэрийг бас онцолж хэлэх хэрэгтэй гэж. Тэгэхээр Монгол улсад зүрх судасны мэслийн салбар өсч хөгжөөд 50 гаруй жил болж байна. Энэ жил бол 50 жилээ болж байгаа. Тэгэхээр өнөөгийн аяг төвшөнд бол сүүлийн одоо 5-6 жилийн дотор бол Люксембургийн их бант улсын дэмжлэг тусалцаатайгаар зүрхний төв төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд бол нэг хэсэг нь бол зүрхний одоо Монгол улсын зүрхний мэслийн салбарыг хөгжүүлэх, чадварчлах, бэхжүүлэх юм одоо зорилт хэрэгжиж байгаа. За энэ хүрээнд бол одоо сүүлийн 3 жилд бол орчин үеийн тоног төхөөрөмж одоо дэлхийн аль ч улсад очиад зүрхний мэс засал хийх одоо хэмжээний юм багш тоног төхөөрөмж орчин нөхцөлийг бүрдүүлсэн. Монгол улсын засгийн газраас ч ихсэн эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар зүрхний мэслийн салбарыг дэмжиж 15-16 онуудад бол тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт оруулж зүрхний мэслийн одоо салбар бол
өмнөх одоо 5 6 жилийн өмнөхөөс бол өнөөдөр бол одоо өөр одоо тий чанарын өөр түвшинд хүрсэн байгаа. Тийм ч учраас бол сүүлийн одоо 2-3 жилийн дотор бол урд нь бол одоо 150 хүрэхгүй одоо нээлттэй хаалгаа хийдэг байсан бол сүүлийн одоо 2-3 жилийн дотор бол 200-аас 230 одоо зохиомжтой цусны эргэлттэй зүрхний нээлттэй хаалгаа хийх юм чадамжийг бүрдүүлж байгаа. Нөгөө талаар зүрхний мэсгэлийн чиглэлийн одоо эмч мэрэгчлэтнүүд тасралтгүй одоо төсөл хөтөлбөр мөн одоо яамны одоо дэмжлэгийн өрөөнд бол гадаад дотоодын одоо өндөр түвшний одоо эмнэлгүүдэд одоо тасралтгүй одоо мэрэгжлийн сургалтанд бол хамрагдаж чадварч болсон үндэсний болсон хүчнийг бэхжүүлэх үйл ажиллагаа бол чадварчлах үйл ажиллагаа бол тасралтгүй явагдаж байгаа. Урдгаар эмнэлэг бол мэдээж улсын хэмжээний зүрх мэдрэлийн үндэсний лабораторийн эмнэлэг байж байгаа. Тэгэхээр яг энэ одоо чиглэлдээ одоо бусад одоо эрүүл мэндийн байгууллагууд, төв орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад мэрэгжлийн арга зүйгээр тасралтгүй одоо хангах, тусалцаа дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, за үндэсний хэмжээний одоо зүрх мэдрэлийн чиглэлийн одоо тусламж үйлчилгээг олон улсын түвшинд одоо үзүүлсэн юм жишээг эмнэлэг болгохын зорилтыг тавьж ажиллаж байна. За манай энэ улсын тэргүүлэх чиглэлийн клиникийн эмнэлгүүд хамтарч ажиллаж шинэ техник технологиг үйл ажиллагаанд нэвтрүүлэх эрүүл мэндийн тогтолцоо улам батжиж хөгжих за үйлчилгээний чанар хүртээмж дээшлэх нэг одоо гол түлхүүр гэж үзэж байгаа. За дээхэн үедээ энэ эмч сайн тэр одоо мундаг мэс засалж тэр хүн тэнд ажилдаг гэж их яригддаг байсан. За одоо үед бол энэ мэс заслын тусламж үйлчилгээ нарийн технологи ордог энэ мэс заслуулдан багаар хийгддэг. За энэ ийм учраас одоо жишээлбэл 3 дугаар эмнэлэг зүрхний мэс заслын сайн багтай энд одоо зүрхний мэс заслын гол одоо тусламж үзүүлдэг гэсэн ийм гэдгийг одоо манай ард түмэн мэднэ. За ийм учраас бид одоо 3 дугаар эмнэлгийн зүрхний мэс заслын тасгаас суралцаж 3 дугаар шаасны нэрмжит 3 дугаар эмнэлгийн зүрхний мэс заслын тасаг, зүрхний мэс заслын төв энэ одоо мэрэгчлэнтэйгээ нийлж энэ үйл ажиллагааг улсын 1 дугаар төв эмнэлэг дээр суйрлуулах гэж байгаа. За ингэж ирнэ одоо эмнэлгийн томоохон эмнэлгийн багууд хоорондоо нийлж хамтарч ажиллах явдал бол өнөөгийн цагийн бас нэг дүр төрх болсон байна. Жишээлбэл Хавдар судлалын үндэсний төвийн элегний мэс заслын эмч нар манай улсын клиникийн одоо улсын 1 дугаар төв эмнэлгийн элег шилжүүлэн суулгах багтаар ирж суралцсан. Бид одоо нэлээд их олон хоног хамтарч ажил сургаж, за эмч нар нь хаалгаанд хамт орж, сувилагч нар нь хаалгааны дараах одоо эмчилгээ үйлчилгээг суралцаад явсан. Ингээд одоо Хавдар судлалын үндэсний төв дээр элег шилжүүлэн суулгаж эхэлж байгаа. За манай улсын 1 дугаар төв эмнэлэг бол харин шаасны нэрмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн мэс заслын зүрхний мэс заслын одоо төвийн эмч мэрэгчлүүдтэй хамтарч энэ зүрхэнд хаалга хийдэг. Зүрхийг одоо мэс заслын аргаар одоо зүрхний эмгэгүүдийг эмчлэх энэ аргачлалыг улсын 1 дугаар төв эмнэлэг дээр суурьшуулж нэвтрүүлэх гэж ингээд үйл ажиллагаа эхлүүлж байна. Зүрхний одоо хавхлаг солих, за тосгуур, ховдол хоорондын цорхойг нөх нөгөө төрөлхийн одоо гажгуудыг нөхөх одоо засах юм эмчилгээнүүд хийн. Энэ эмчилгээг одоо мэрэгчнүүд үзэж бид одоо цөмөрөө санал нэгтэй энэ одоо хаалгаа мэслэлээр эмчилгээс ороогүй гэж тохирсон. Та бүхэн бас хүрэлцэж ирсэн талархалтай байна. Өнөөдөр бол одоо бас бэлэг тэмдэглэлтэй доктор профессоруудын хамтарч дээрээс нь улсын 3 дугаар Монгол улсын ангаах ухааны төвхөнд бас нэгэн бас тэмдэглэлтэй үйл явдал болох гэж байна. Энэ юу вэ? Манай өргөдөж ирсэн Итали сургуулийн доктор профессорууд маань өнөөдөр энэ 3 дугаар эмнэлгийн хамт олон зүрхний чиглэлийн энэ доктор профессорууд мэрэгчлэнтэйгээ хамтран бид суулгах энэ том ажиллагааг үндэсний багийг хамтарч байгуулах, хамтын оролцоогоор хөгжүүлэх, хоёр эмнэлгийн хүрээнгүүдээс бүрдүүлж ажиллах ийм одоо гэрээнд хамтарч ажиллахаар бэлтгэл хийж байна. Бид бас хамтарч ажиллах цаашдаа ажлын төлөвлөгөөг гаргаж байгаа гэж. Нэгдүгээр зөвлөдөг бол одоо сая энэ хаалгааны хүрээнд бас мэслэлийг хийсэн байгаа. Туршилтын мэслэл. За 2017 оны 7 сарын 1-нд бол олон улсын эрхтэн сурах
осолцоо үзүүлэх, за мөн үндэсний хэмжээний боловсруучнуудын зүгээр одоо хандах осолцоо үзүүлэх чиглэлд бол хамтарч одоо ажиллаж байна. Их сургуулиас энэ ондоо цусны зохиомжтой бэлтийн энэ том энэ одоо хүн тагалга зүрхний энэ зохиомол эргэлттэй хагалгаанд орох бусад тоног төхөөрөмж энэ одоо тоног төхөөрөмжийн болон хүн хүч боловсон хүчний дэмжлэг үзүүлж хамтарч ажиллаж байгаа. Бас гарын шиг турсан байгаа. Энэ бол энэ зүрхийн нээлттэй мэдслийн ажиллагааг хамтарч хийх, нэгдүгээр эмнэлгийг хамтарч ажиллуулах, энэ багтаа энэ хоёр том эмнэлгийн хүрээнд, гурав дахь шатлын эмнэлгийн хүрээндээ дэмжлэг үзүүлж ажиллах ийм санал бичиг, ийм одоо энэ эрүүл энхийг хамгаалах энэ салбарт бол эмнэлгүүд маань энэ эрүүл мэндийн салбарынхаа хүрээнд хамтарч ажиллаж, ажлаа нэгтгэж ажиллаж байгаа гэдэг юм байна.